Сайн байна уу? Жилийн шуурн байна. Бид хоёр маш удаан завсарласны эцэст подкаст эхлэхэрсэн байгаа. Тэгээд бид хоёр өнөөдрийн нэг онцлог юм нь болохоор нэг ч эдит хийхгүй, нэг ч кат хийхгүй, буруу ярьсан ч зөв ярьсан ч ямар нэгэн алдаа гарсан ч гэсэндээ эхнээсээ дуустал яг нэг видеогоор бичиж дуусгая гэж бодож байгаа. Тэгээ ямар нэгэн алдаагаар бол sorry, дараагийн удаа бид хоёр илүү сайжрах болно. Тийм raw footage challenge хийхээр болсон. За тэгээд энэ удаагийн подкастаар ер нь бол товчгарах гэж байна. Гэхдээ 25 оноо wrap up гэж ер нь харсан байгаа. Тийм 25 оны wrap up нь гэхдээ битэрийн хувийн амьдрал биш. Ерөнхийдөө яагаад подкаст хийхгүй ингээ бодчихоо. Яг өнгөрсөн жилийн 1 сард битэр чинь жилд нэгийг хийн 12 дугаар гаргана гэж бодчихсан байсан. Гэхдээ нэлийн завгүй байсан. Хоёлаа нэгдүгээрт хоёрдугаарт ууг нь бол бит хоёр ажилласаа жоохон хүндэрөөд хоббигоо хөгжүүлье, хоббидоо болъё гэж бодоод влог бичиж эхлүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь эсрэгээрээ тэр влог нь бит хоёрыг ажлаас хүндэрүүлэх биш эсрэгээрээ ингээд нэг ачаалал байхаар нь яла бэлдсэн дээ. Ер нь бол амьдрал өрнөцсөн л тоо. Хачаар. Гэтэ яг хуу 26 онд илүү их подкаст хийнэ гэж бодож байгаа. Тийм чаленж зэрлэг тавьсан байгаа тий. 26 онд угаасаа ажил дандаа их байна. Хувийн амьдрал угаасаа ингэж өрнөжийн. Тийм учраас хоёул бит хоёр цаг зав зохицуулаад подкаст дээр нь бичиж явъя гэж бодож байгаа. Тэгээд явц дундаа сайжраад өөртөө хөгжүүлээд явах хаа. Yes. Өнөөдрийн сэдв бол manifestation. Таад манифестыг юу гэж яддаг вэ? Тэгээд бид өөр өнөөдөр зүгээр яг нөгөө Instagram, сошиалаар ер нь ингээл амар хэм manifestation vision board гэдэг ингээл програмтай болгон хүн болгон яриад байгаа шүү дээ. Тэр талаар ярих гэж байгаа. Тэгээд эрднэгийн хувьд яг manifest гэдгийг өөрийнхөө хувийн хөвгнөөс юу гэж боддог вэ? Manifestation гэж юу? Ер нь бол саяхан л нэг амар мэдэрч байгаа хин цаашийн хэсэг байгаа байхгүй юу? Би болохоор яг нэг жилийн өмнөөс affirmation ер нь бол өглөө болгоо ер нь тогтвол сонсож ер нь эхэлсэн. Гэтэ тэр бол нэг юм manifestation гэж нэг юм бодог байхгүй юу? Яг хаанаас гисэн бэхэр өглөөний гайхамшиг гэдэг нөгөө номноос эхэлдэг байхгүй юу? Одоо нэг юм 6-7 юм нөгөө юутай байдаг заавартай юм. Тэгээд тэрний нэг нь болохоор өглөө болгоо нэг affirmation сонсож өөрийгөө нэг visualize хийж одоо ингээд зорилготой хүрэн бүр гэсэн юм байгаад тэгээд тэрний нэг нь ингээ уншсан чинь огийн хийж байгаа зүйл нь manifestation-ы нэг юм хийж байгаа зүйл шиг юм байл л дээ. Одоо ингээд хүслээ ерөөхдөө л ингээд бодоод тэгээд affirmation сонсоод тэгээд нэг бодлоо ерөөхдөө л ингээд контролдох гэдэг юм. Тэгээд тэр контролдж байгаа нь болохоор өөртөө итгээд тэгээд тэр итгэснээ болохоор ингээд үйлдэл болгоо ингээд гаргаж байгаа нэг юм шиг байгаа. Тэнгүүт миний ингээд сонсож байгаа юу гэхээр morning ингээд зүгээр affirmation гэнгүүтээ би ингээд өөртөө итгэлтэй гэдэг нэг юм тэрийг ингээд давтаж ч юм ингээд хэлж байгаа. Тэгээ нэг юм нэг итгээгүй. Тэнгүүтээ сарын дараа ч юм уу ингээд явгоот нэг автоматар ингээд I am confident гэж. Нэг арай яг тэгдэл амар сонирхолтой санагдсан шүү дээ. Nice. Миний manifestation-ыг болохоор яг нэг хэлгээд нэг анхаарч бододгүй. Тэгээд Instagram, Facebook-ээр явж байгаа тиймэрхүү юм нэг тоодоггүй, анзаардаггүй байсан. Тэгээ сүүл нөгөө нэг наммар илүү 100 ч илүү нэг манифестийн сургалт 35,000 сарын 35,000 гэдэг тиймэрхүү амар хараа. Тэгээ харсан чинь амар юм хандлт ихтэй зөндөө одоо сард тэр чинь бараг 300-400-аад хүн яаж манифест хийх талаар сургалтанд бүртгүүлж байгаа байхгүй нэг 10 хэдэн сая төгрөгийн орлого олоод байгаа юм шиг байна. Тэгээд энэ ер нь яг юу яриад байгаа юм бол гэж зүгээр сонирхож үзчихсэн. Тэгээд өөр дээрээ бол туршижсэн байхгүй. Тэр daily affirmation-ийн хувьд болохоор би яг өөрөө бас нэг хэсэг 100 ер нь өнгөрсөн жилийн 2 сараас 5 сарын хооронд өглөө алган зүгээр нүрэ будагтай ч юм ажилдаа явахдаа яг нэг YouTube дээр байдаг шүү дээ хамгийн их гарч ирдэг нэг юм нарийнхан халаат юм ихтэй нэрийг мартчих. Тэрийг сонсоод тэгээ ажилдаа наасаа эрэхтэй алхаж эрэхтэй болохоор нөгөө хиний үлээ I am woman гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэр дууг сонсч ясаа өөртөө ихтэй алхдаг гэсэн. Тэгээ одоо сонсоход бол тэр manifestation л байсан юм байна. За яг би
хизээ итгэж хэрэгжүүлж хэлсэн хэрэгжүүлээ яг хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэхээр сая нөгөө 12 усан үзмний түүх эдэн штэ нөгөө шинжилгээр иддэг гэд тэрийг сонсчоод энэ жил хэрэгжүүлж үзсэн. Тэгээ тэр бол миний manifestation хийсэн хамгийн анхны одоо кейс гэж ярих юм аашаа. Яг зорж ингэж хийсэн юм болов гэж бодож байгаа. Та тэр хийсэн юм уу те? Би хийсэн шүү дээ. Тэгээ тэр юу болсон гэхээр нөгөө шампансыг 12.57 гэж шампансыг бодох гээд тэгээ би чи юм том нөгөө ногоон ус үзэм зэрэг татсан. Тэгээ 12 шиг ус үзэм авал 11.57 бол ширээний тоогоор ороод эцсийн ингээд 2-3-ыг эцэн чинь ингээд сүлдээ ингээд аманд багтгаа болоо 12 л гад байдаг. Манай гэрийн шампанска бодуулах гад байдаг. Би ус үзэм идэдэг. Тэгээ сүлдээ бүр ингээд 4-5-ыг ингээ амруугаа чигсэн чинь ингээд юм ярьж чадахгүй нөлөөс гоож тэрийгэ залгич чадахгүй гаргаж чадахгүй. Тэгээ ээж за одоо миний охин юугүй гараад ир гэд. Тэгээд ингэж яж байгаа л шампанс гаргаж ирээл араас нь нуугаал тэгээл яг нэг гэл тэгээл тас штэ 12 хүсэл бичдэг гэсэн. 12 хүсэл бичээд тэр хүслийнхээ тоогоор нэг ус үзэн мэддэг гэ тэрийг туршиж утсан байгаа. Тэгээ амар олон ойрын найзууд зөвлөдсөн болохоор алдах юм байгаа шиг туршсан. Тэгээд энэ жил юу болохыг харцгаая. Би тэгтээ нэг юм харсан зүгээр нэр над жоохон няцаас нэг пост харсан. Би харсан. Ус үзэг зөв компаниуд нөгөө орлогоо сайжруулахын тулд зүгээр тийм хийсэн гэдэг. Тэгтээ өмнө ч бодлооч юм мэдэхгүй шүү дээ. Тийм чи одоо угаасаа л бид нар маркетингийн зах зээл дээр байгаа шүү дээ. Өглөөний цайн дээр ч гэсэндээ нөгөө масал өндөг авокадо уураг заавал идэх хэрэгтэй энэ төр гэдэг. Яг тэр нөгөө шинжилгээ ухаанаас гадна маркетингийн нэлийн юунууд кампейнууд явсан юм шиг байна. Бас нөгөө үлэн дээр кофе уувал турдаг энэ төр нэг хэсэг хүмүүс амар хүлэн дээр кофе уудаг гэсэн чи тэр юмтгүү. Тэгээ тийм юм нэг хэсэг явдаг байсан. Тэгээ би бас туршиж үзсэн. Тэгээд юу яасан гэсэн чинь Мишелин стар штэ. Нөгөө үнэлгээ яваад идэв штэ. Тэр чинь яг өнөөл Мишелин гэдэг дугуй цэсрийн компани нөгөө тухайн нөгөө дээр үед нөгөө машинуудны хол нэг явах нэг шаардлага байдаг гэдэг. Хол явуулахын тулд юм аялын план дээр гаргацсан. Вау. Тэнгүүтээ яг нөгөө нэг ресторанда ингээд нэг үнэлгээ өгөөд Мишелин рейтдэг ингээд тийш явах ингээд зөвлөдөг гэх юм. Тийм гайд гаргаад тэгээд тэрнээс эхлэлтэй Мишелин стар гэдэг тийм юу болсон гэсэн. Ямар сонирхолтой. Ямар сонирхолтой. Тэр юм компани чиглэлтэй нэг юм одоогийн бидний ингээд тогтмол ойлгодог нэг зүйлүүд миф шиг юм. Тийм. Тийм болсон юм шиг. Тийм л хаваасаа бүх юм сүлжээний задах сүлжээ гэж байгаа шүү дээ. Яа сая ингээд ботсон ч нөө юу юм бэ л да. Чамд нэг ийм тохиолдлууд гарч ирсэн нь ингээд одоо яг миний хувьд зөндөө байнга тохиолддог байхгүй юу? За нэг амттай мэд хиймсэн ч юм уу. Эсвэл ингээд тийм юмтай болмоор байна. За нэг юм ногоон өнгөтэй цөмхтэй болъё даа гэж бодоо явж исэн чинь гинт одоо ээж ч юм уу, манай ихч ч юм уу мачи чам энэ цүнхийг авг ингээшин чи яг миний бодож ирсэн яг миний төсөөлсөн ногоон өнгөтэй цүнхээс байхгүй. Гэтэ тэрийг би хизэж худалдаж авъя гэж ингэж зориогүй. За болох юмсан ингээд хальт нэг unconsciously бодоол яваадсан. Иймэрхүү юм бэлсэн тохиолдол надад зөндөө идэв. Тэгээд энэнийг сая нөгөө manifest гэд харж хахад бас бэж болох юм гэж бодлоо. Тэгээд чиний хувьд тийм кейс бейс нү? Ер нь тийм тохиолдол. Харин яг нэг юм эдсүсийн зүйл дээр болсон гэж бодохгүй. Гэтэ биш дээ. Багтаахаар нэг юм яг болцсон зүйл нь би нэр хүсэж шээстэй гэж ингээд яг дараа нь ингээд ухаарахаар ингээд бодсон байдаг байсан. Оо миний бодол биелээд байгаа гэдэг. Наймарсан супер бартаж. Гэтэ үүнтэй бол тухай дээр болох байсан зүйлийн хүсэл байсан юм шиг байна. Магадгүй тий. Би бол тиймэрхүү юм ер нь байнга мэдэрдэг юм байна. Эсвэл ингээл одоо сая гарсан шүү дээ. Би өчтөр яг сая таарсан найзуудтайгаа за нэг уулзъя да гэж бодоод яг өчтөр бодчихсан байхгүй. Тэгсэн чинь сая нэг арга хэмжээ таарсны дараа таарсан чинь би бүр гайхаад вау энийг бас тэгтээ манифестээр тайлбарлахад болох зүйлийг сайн мэдэхгүй л юм л да. Бид хоёрын бодлол нэг иймэрхүү байна. Гэтэ яг шинжлэх ухааны энэ муу юм уу эсвэл сэтгэл зүйн ойлголт юм уу юу юм те яг энийг баталсан зүйл байгаа мó яг яагаад ингэж хүмүүс манифест руу амар их ингэ шуураад байгаа юм бэ? Бас тодорхой хэмжээгээр зарим хүмүүсээс мөнгө олоод байгаа. Тэгээ би харсан чинь нөгөө Udemy дээр бас $25 чөлөө тийм бүр курс хийсэн. Тэгээ бодохоор энэ яг шинжлэх ухаан юу гэж боддtiin бол нэг курс авах хэмжээнд юм уу те? Тийм. Бас үнэ. Тэгээд харсан чинь нөгөө юу юм лээ л те хамгийн анх
би тэгтээ буруу санджиж магадгүй 1800-аад оны үед нөгөө law of attraction гэдэг ойлголт их гарч ирээд тэгээд тэр нь явандаа нөгөө бизнес мөнгөтэй болох тийм юм руу 1900-аад он руу гарч ингэж яг тэр чиглэл рүү ингэж хүмүүс манифест хийдүүсэн гэх юм уу. Тэр үеэс л хэлж энэ ойлголт нь ингэж одоо хүмүүсийн дунд дэлхийд даяар ингэж тархаж эхэлсэн юм билээ. Тэгээд ерөөсөө санджаагаар нэг би чи санаж байгаасыг мэдэхгүй. Гэхдээ намайг жоохон байхад 10 жил байхад нөгөө юм Secret гэд ном бүр ингэ бөөм хийжсэн байхгүй Монголд. Тэгээд би бол уншаагүй. Миний эргэн тойрны бараг бүх хүмүүс уншсан. Тэгээд одоо ингээ харахаар тэр Secret-ийн хин бейс нь явсаар агаад өнөөдрийн түвшинд хүрч байгаа юм болов. Манай гэрт байгаа л үгүй. Тийм үү? Уншаагүй. Вау. Нэг уншвал зөв юм биш үү те. Харин жоохон бодвол. Гэтэ яг сая ингээд жоохон ингээ хараад үзэхээр manifestation гэдэг зүйл ингээд зүгээр л нэг юм хүн өөртөө итгэл хүний бодлоо удирдах байгаа байдал. Тэгэл тэрийг ингээ төлөвлөөд ингээд хэрэгжүүлээд яваад тахаар угийн л бэлэх нь ингээд тодорхой юм. Нэг надад л яг тэгж л санагдсан. Нэг юм жоохон юм системжүүлчихдэг. Тэгтээ яг ингээд зүгээр хүн ингээд зүгээр ингээд суугаад ингээд юм хүсээд байвал хийж бэлэхгүй шүү дээ. Одоо заяаны хайнаа гэртээ зүгээр ингээд дуудаад байвал бэлэхгүй. Яг тэрүүн шиг л юм биш үү гэж бодсон шүү дээ. За яг чиний хэлж байгаагаар угаасаа нөгөө шинжлэх ухаанаар бол эн чинь батлагдаагүй мэдээж дөнгөж psychological талаасаа юу гэж хардаг вэ гэхээр change behavior юм л л дээ. Одоо нэг goal setting тавьчихаар им change behavior бий болдог. Угаасаа change behavior бий болчоор өөртөө ихтэй болдог гэх юм уу. Одоо жишээ нь би нэг юм goal setting тавилаа штэ. За энэ за нэг 5 кг турья гэд. За 5 кг турья гэд зорилго тавьсан байгаа хүний миний хандлага угаасаа өөрчлөгдөн тэ. Тэгмүүд би өөрөө угаасаа ингэж төлөвлөж эхэлнэ. Тэгээ төлөвлөгөөнийхөө даавууд одоо юу юм орой хоол идэхгүй гэдэг ч юм уу, гурил идэхгүй гэдэг ч юм уу тий. Тэгээ явангууд би тодорхой хэмжээгээр нэг 7 хоногийн дараа ч юм уу 2-7 хоногийн дараа эндангийн 1-2 хэлээр багасаад өөртөө ихтэй болоод ирнэ. За өөртөө ихтэй болоод ирэнгүүт тэнцэнээсээ сэтгэл зүйн хувьд ингээ урам авд юм байна л та. Тэгээ урам аваад ирэхээрээ хүн дахиад акшн хийдэг. Тэгээд акшн хийгээд яваад ирэхээрээ хүн за энэ юу болчихоо гэд ингээд трак хийх юм бэ. Хийсэн үйлдэлүүдээ эргэж хараад тэнгууд энэ нь ингээд эргээд тархинд нөлөөлөөд одоо энэ нэг сэтгэл зүгээр энэ нь manifestation буюу одоо ингээд чиний хүсэж байгаа зүйл чинь билээд байгаа гэдэг ойлголт. Тэрнээс яг чиний хэлж байгаагаар яг нэг би тийм юмтай болмоор байна. За би их мөнгөтэй болмоор байна гэх тэр мөнгөөс ирэхгүй. Бид нэр мөнгөтэй болохын тулд зорилго тавьж байгаа, үйлдэл гаргаж байгаа, пландж байгаа. Тэгээ энэ нь эргээд тархинд нөлөөлөөд өөртөө ихтэй болж байгаа. Би хүссэн зүйлээ авч чадлаа гэдэг мэдрэмжийг төрүүлж байгаа юм. Тэгэнгүүт энэ дээр бас нэг юм тоглолт хийгээд байгаа санагдаад байхгүй. Зарим ингээд юм social постууд ч юм уу ингээд course-ууд ч юм уу мэдгүй те мэдгүй хүний энэ хялбар аргаар ингээд амьдрах ч юм уу мөнгө олох ч юм уу тийм хүсэл дээр нь тулгуурлаад тэнгуүтээ ингээд инстаграм ингээд постууд ярих энийг хэдэн дайзар шеэрлэвэл та бараг 26-нд баяжчихна гэдэг амар их пост би харж байгаа хгүй юу. Хамгийн амар нь инстаграмын алгоритм яг тэгж ажиллаад байгаа юм уу. Ойр үед ингээд дандаа юм manifestation шиг юм явж байгаа хгүй юу. Одоо 26 бол таны хувьд бол үнэхээр бараг ингээд өөрчлөлтийн point ч юм байх болно. Энийг олон хүнд шеэрлээрэй гэж. Гэсэн баахан ийм өөр өнцгөр ингээ постод байхгүй нэг видео ч явж гин зүгээр пост ч явж гин. Тэгэхээр нэг ийм бас нэг ийм сонио юм юу явж байгаа юм. Бүүм нэг юм сонио. Тэр нэг бидний үед тийм байсан байхгүй юу? Мессеж бидний үед гэд би нэг өөрийгөө авирсан юм шиг те. Гэтэ яг Эрдэнэ ихтэрийн 10 жилийн нөгөө орчин шал өөр байсан гэх юм уу. Бидний үед ч нэг юм сошиал медиа байгаагүй. Тэгээд чат мессеж амар их бичдэг. Тэнгүүт ингээд л найзуудаас мессеж өдрийн заяа да гэсэн энэ захиаг 15 хүн рүү явуулахгүй бол бараг л усын хорлол өвтөн машин тариулж өгөх нь заяаны хантайгаа уулзахгүй гээд тэгээ би нэг ч тийм мессежийг өргөжлүүлж яваагүй гинжээ холбоонод тэр тасарчсан учраас би өнөөдөр одоо ингэ явж магадгүй бодлоо тоглосон. Тэгээ яг тэрнтэй адилхан тэгээ нөгөө нэг энэ сошиал медианууд чи ард угаас аккаунт хөгжүүлэлтүүд тавьж байгаа шүү дээ. Тэгээл нэг юм кампайн маркетинг кампайн шиг нэг юм юмнууд за эхлээд нэг юм ингэж хүмүүсийн анхаарал татна. Тэнгүүтээ одоо нэг юм сургалт зарж аягүйх мөнгө олоод байгаа шүү дээ сүүлийн үед. Миний нөгөө түрүүний хэлгээр яаж манифест хийх вэ гингүүт л 35,000 гингүүт тэнцээч нэг 200-300 орчингууд
10 хэдэн сая болоо явчихдаг. Тэгээд тэрүүгээр ингээ бүр яг мөнгө олоод ингээ сурцсан. Тэгээд тэр нь бас итгээд угаасаа явж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг буруутгах аргагүй шүү дээ. Тэгээд хүн болгон бид нар шиг сэтгэж бодох ч албагүй. Тэгээл өөрөөсдийнхээ аманд итгээл явж байгаа. Тэгээд яг үннийг хэлэхэд бол эн чинь нэг тийж амар сургалт сууж мөнгө төлөөд тахаар юм биш юм бэ нэлээ гэдгийг ер нь бүх хүмүүс айлгаасай л гэж хүсэж байна да. Тэгээ нөгөө мөнгөө бас зөв юм зарцуулах нь цаашаа. Тийм нөгөө тарих угаал нь бити өртөөсөө гэдэг л юм аа. Энд чинь амар энгийн л ялгалт байгаа шүү дээ. Intention, hope, daily action, tracking гэл юм. Яг сэтгэл зүйн үүднээс бол ингэж л авч үздэг. Тэгээд ийм имийг ингээд жоох хүүхд ер нь бол нэгдүгээр ангийн хүүхд ч гэсэн төлөвлөгөө гаргадаг гэсэн тийм одоо өнөөдөр тийм юм шүтээ аваа нүрээ аваа нэгэн тэгнэгэл тэрэн шиг л юм байгаа. Тэгэхээр бит хоёрын зүгээс бол ер нь нөгөө зүгээр зорилго тавиад, гол тавиад тэрнийхээ төлөө үйлдэл гаргаад тэрийг ингээд пландаад, траклаад явбал та манифест хийж байгаа л гэсэн үг гэж бодож байгаа. Тэгээд яагаад тэгж хэлж байгаа хэрэг штэ. Нөгөө journal хөтлөх. Би нэг юм нөгөө bullet journal-ыг арай нэг юм bullet journal шиг хийдэггүй гэхдээ ийм жижигхэн хөлбөрийн хийдэг байхгүй юу? Ерхэд бол нөгөө тухайн жилээ дүгнээд тэгээд дараагийн одоо жилийнхаа зорилгоо тавиад тэгээд ерхэд бол зорилго нь их биш. Гэхдээ амар юм гол чухал 3 поинтын дээрээ төлөвлөрдөг ч юм. Тэгээ яг тэрнийхээ төлөө ингээд төлөвлөөд одоо сар сараар нь жоох ингээд харах гэж үзээд тэгээ яг акшн авч одоо энэ маргааш энэ 7 хоногт ямар ч чухал зүйл юм байна. Энэ маргаашийн чухал зүйл нь за би яг ингэндээ гэж толгоонд боддог ч юм уу те. Эсвэл нэгэнд бичдэг ч юм. Тэгээ явахаар ийм интеншн байгаа даахгүй. Яг юм жоох юм яг бодонгойд юм цэгцтэй ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйл рүү л ингэж ийм одоо юу гэх өөрийгөө чиглүүлж байгаа. Одоо ийм нэг structure юм уу? Тэгээ хүмүүс болохоор тэрийг нэг өөр аргаар нь хийдэг. Гэхдээ нэг нь manifestation гэдээ явж байгаа юм байна. Yes, тийм нэг төлөвлөсөн юм 100% бэлдэх юм аа гэхэд ядаж 50% бэлнэ. Тэгээ оргоо осноос ортон дэр гэдэг шиг та өдөр болгон жоохон үйлдэл 7 хоног болгон сар болгон жоохон үйлдэл гаргаад байвал тэр чинь тэнийг зүг зам руу чинь за зүв зам гэж бас юу ч хэлээд байгаа юм тий. Ер нь ямар ч юм бүх юм чинь тодорхой болгоход чиглэх байхаа гэж бодож байна. Сайн нэр амар инээдтэй юм болсон нөө vision board дээ штэ. Би охиндуудаа vision board танилцуулаад тэгээд нэг өдөр бүр яг цаг гаргаж сууж агаад Pinterest-ээс чи энэ жил юутай болохыг хүсэж байна, юу хийж сурмаар байна, юу зорж байна гэд би зааж өгсөн хгүй ингээд яг нэгдүгээр тэр хүүхдэд нөгөө нэг юм хүүхдийн чинь бас нэг юм зоригтой төлөвлөгөөтэй амьдраасаа гэж бодоод тэгээ чи зорж байгаа юмнуудаа ингээ vision board-оор хийчих. Тэгээд энд хийхин тулд зорилго тавь. Тэгээд зорилго тавьсны дараа чи өөрийн болохоор эндээ урамшаад бүр гоё алт юм аа. Нэгэнд ийм юм байд юм билээ чи хийгээд үзээрэй гэ Pinterest зааж өгөөд, Canva зааж өгөөд тэгээд яаж хийхин заадаг заахгүй нэг юм жижигэн календарны хоосон юм яг. Тэгэхээр нэг өдөр харсан чинь 30-ны жил 31-ний өдөр харсан чинь амир хөөрхөн манайд чи өөрөө зурдаг. Тэгээд жижиг авмаар байгаа бүх юмнуудаа хиймээр байгаа бүх юмнуудаа зураад хашлаад календар дээр ингээд наацсан. Тэгээ нөгөө шинэ жилээр аав ээж хоёр тэрийг харсан юм чи манайд зурдаг болохоор нөгөө юм мөнгөний харандаа пластмаструуд ингээд наацсан байсан байхгүй. Тэгээ аав ээж хоёр шинэ жилийн бэлгэнд тэрийг наваад өгсөн чинь үний юм байна, биелсэн юм байна гэд. Тэгээ одоо амар хөөрхөн яхаа нэг үйлдэл нь өдөр болго юм төлөвлөө 7 хоног болго нэг юм ингээ хүсэж бичээд байгаа. Тэгээ харахаар нөгөө хандлагын хувьд бас тэр хүүхдийг бас төлөвшүүлээд байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд энэ ирээдүйд яг энийг мэдчих юм бол магадгүй намайг байхгүй үед танихгүй хүнд мөнгө өгч юм хийжсэнээс 91 ийм ойлголт байт юм биш үү? Тийм хүн зорж төлөвлөл биелд юм байна гэдэг юмыг ойлгосоо гэж хүссэн. Ямар хэмэрч байгаа ядарсан. Юу. Тэгтээ хөөр хинди. Харин хүмүүдүүд амар хөөр хин бич гэсэн шүү дээ. Харин яг тэр нөгөө нэг эргээд бас core memory шүү дээ. Игчтэйгээ тийм юм хийжсэн гэдэг гоё юм уу? Цаг гарахгүй болохгүй. Тэгээд надад нэг санал байна. Нөгөө manifestation-ы зөндөө олон юм чаленжууд бүр байд юм байна. Арга техникүүд. Тэгээ зүгээр хэрвээ чи хүсвэл хоёлаа нэг тим юм туршиж үзэх үү? Эсвэл
За тий. Яах юм бэ? Би ч одоо Yes Man гэдэг подкаст хийж байгаа шүү дээ. Вау. Тэгэхээр хоёлаа нэг сарын хугацаатай чаленж хийгээд тэгээ дараагийн подкастаараа бас юу болохыг харъя те. Тэгээ 21 өдрийн чаленж гэж байд юм лээ. Тэгтээ зөвхөн manifestation challenge зүгээр өөрийгөө нэг чаленждаг чаленж биш. Яг manifest хийдэг одоо жишээ нь юухийн би юу хүмүүс нь ус нь өглөө ууж байгаа усандаас гоё юу шивнж бивнээд хийдэг гэл зөндөө олон арга хэмжлээд юм лээ л те. Тэгээ ямар ч сан дараагийнхаа подкастн дээр юу манифест хийсэн, авч чадсан уу чадаагүй юу болсон гэдэг талаараа ярилцъя гэж бодож байна. Тэгээд та manifestation үйлчлсэн хэсэг journey-г харъя та тий. Үүний хэсгийг харъя гэлжил. Тэгээ өнөөдрийн подкастыг бит хоёр ерөнхийдөө эрдний асуудахгүй гадагшаа авчаа. Эрхээр нь зөрүүд би гадагшаа авчин. Тэгээ бит хоёр нэг сард уулзч амжихгүй учраас яарчсан 26-нд подкастаа хийн гэдгээрээ хий гэж бодоод өнөөдөр ямар ч төлөвлөгөөгүйгээр бас уулзсан. Тэгээ бит хоёр ерөөсөө энэ подкастыг төлөвлөж цаг гаргаж хийж чадахгүй байгаа. Тэгээ өнөөдөр нэг ивенттэй байж байгаа л хоол иджгаад за хоёлаа хийх үү хийгээ тэгээд хийцэн. Тэгээд яг үнэхээр ямар ч бэлтгэл байхгүй зүгээр л нэвчлэг оруулчихъя гэж бодоод. Тэгээ одоо яг хагасаа өдрийн орой ажил дээр ингэ суугаад байна. Тэгээ хагас өдөр ажил дээр ирлээ гэж нөх үйдэг айваа гэдэг гайвах гэж бодож байна. Тэгээ ямар ч гэсэн юу ярьсан зөв буруу ярьсан те сайн мэдгүй байна. Тэгээд бас яриан дундуура янз бүрийн чихэнд чинь чиртэй чимээ энер гаргасан бол уучлаарай. Буруу зүг ярьсан бол уучлаарай. Тэгээд дараагийн удаа сайжирнаа. Ер нь сайжирд юм билээ шүү гэж. Энд тэ юм лайв стрим шиг ингээд юм зөвлөсөн шүү дээ. Ерөөсөө юм эдитгүй, катгүй тэгэл яг байгаагаараа таг гэж шууд орно. Тэр амар сонирхолтой байхгүй. Энэ бол хэвчээ чалж. Тэгээ интернетээр яхаа нэг өөрөөсөө бас юм зэгцтэй зөв ярьж сурах гад. Тэгэхгүй болохоор битэр нэг юм өөрөөсөндөө нэг юм инээдтэй ярианы дадал зуршлааттай юм билээ. Тэгээд хэрвээ таад үзэж байгаа бол бас битэрийн тэр дадал зуршлуудыг анзаарч иж магадгүй. Тэгээ энэ бичлэгийг ямар ч эдитхөө хийгээд дараагийнхаа бичлэгүүдээс битэр өөрсдийнхөө ярианы ямар юг алтаа гэх юм уу асуудлыг засаж болохоор энэ гэдгийг харгаж байгаа. Тэгээд энэ хүртэл цагийг чи өрсөндөө уучлаарай. Дараагийн дугаар хүртэл баяртай. Bye bye.